Одоо би 34-7 хоногт байгаа байхгүй юу. Тэгээд болоог байгаа юм чи хүүхдийн ямыг бэлтжээд тэгчээ гоё бичлэг хий гэж бодсон чинь байтаггүй юм аа. Миний нүүр юм амар хамтай. Тэгэл тусалтайгаа гээл очив. Өвн төрхөөс өмнө жирэмтний зураг авахлаад юм гэж судлаасан. Эрчимтэй твтэд 3 хоног ч байгаа юм. Өнөөдөр хоног 3 хоног. Хаванд болсон. Даралт 160 хүрсэн. Одоо 126 таа. Буугаад 126. Одоо миний ингийн даралт бол 110-аас 115 байдаг байхгүй. Тийм байна. Тэгээд нүур юм их хавтай. Гар хөлөөл агуулдаг. Тэгээл имэта шээсээ хэмжээл. Тэгээд юм идэл байцанда. Эндээс уян зүг авахулцаа. Гараа нуглаад амар. Одоо энд уян зүгтэй байна. Ийм байна. Содс зөндөө хагарч. Одоо энэ тусал дуусчвал үсээ самнаа. Үсээ самнаа буу 2 хоног. Би одоо ингээ 34-7 хоног 4 өдөртэй байгаа байхгүй юу. Маргааш нэгдэг өдөр эмчнэр ирээд эмчнэр маань ирнэ. Тэгээд яахаа шийднэ. Жирэмсэн болохынхаа өмнө 45 кг-тай байсан. Одоо би 70 кг хүрсэн байна. Ихэнх нь хаван байх гэж бодчих шít. Хөдөлгөөн сайн хийгэр гэсэн мэт ингээд зогсоод байгаа байхгүй. Тэгээ энэс илүү хөдөлгөөн хийхээр толгой ирээд байгаа. Энэ болохгүй байна. Имлэгт 5 хонж байгаа юм. Энгийн тасагт болохоор 2 хонс юм уу? Би уг нь эндээс ингээд дээр байж болох байсан. Одоо миний биеийн байдал 3 дахь өдөр хэвтгэд оройн даралт 160 хүрэхэд совлогч нар ингээд нэг тоохгүй. Тэгээд зүгээр нэг даралтны юм өгөл буцаагаад. Тэгээд жоо оройх хөвцсөн болохоор яг хөө тэгээд хонцъя. Тэгээд 4 дахь өдөр нь өдөржингөө бас 50, 40 мөчтэй байгаадсан. Тэгсэн чинь бас л юм өгөөд манай даралтны аппарат 10-аар илүү үздэг гэд. 50-150 гарч ивэл 140 гэсэн үг. 140 чинь бас өндөр байгаа байхгүй. Тэгээд 160 хүрнэ. Тэнгүүд 10 хасагдана гэдэг 150 чинь бас амар өндөр байгаа байхгүй. Тэгэж юу аахгүйсээрээ 3 дахь 4 дахьт ингээ хүндэрчиж байгаа байхгүй юу. Тэгээд би гэртээ энэ эмнэлэг твтгэхээс өмнө хаван маань нэг ийм амар байгаагүй. 5 дахь өдөр нь дахиж 160 хүрээд
Харин яг сувилагч биш эмчин байж таарад эмчин их завгүй гэдэг юм л. Юу аадаг. Шууд аюу хаалганд орчдөг. Тэгээ олон цагаар байдаг тааралдах нь баг баг. Тэгээ нэг 5 дахь өдөр нэг юм таарж байгаа байхгүй. Тэгсэн чинь 160 хүрээд тэгээд эмчт рүү эрчимт рүү шилжсэн. Энд ирсэн чинь 5 дахь өдөртөө ерөөсө босч чадахгүй амар хэцүү байсан. Тэгээ хагасаа өдөр нь бас өөрөө шээсээ асах га босох тас амар хэцүү байсан байхгүй. Тэгсэн ч гэсэн явах гайгүй. Явах өчигдөр хэцүү байсан. Өнөөдөр харин гайгүй. Тэгэхээр миний видео дээр ах юм шиг. Тэгтээ гавн буухгүй. Тэгтээ ер нь 34 хоног гэдэг чинь физерт ороход ер нь гайгүй юм шиг байна гэж би бодоод байгаа шүү дээ. Би ингээд судлаад эмчнэрээс асууж, эмчнэр нь 2 хэлж хүрэхгүй хүмүүс зөндөө төрж байгаа. Тэгээ хүн болцсон байна гэдэг ч байгаа байхгүй. Тэгэхээр би 34 хоногт манай хот 2 хэл 100 яг хэмжээнд тийм байх хэрэгтэй. Тэгээ арай жоохон том тэлттэй болохоор 2 хэл 200 300 гэр. Тэгэхээр болж байгаа гэж бодоод шин. Тийм байна. Одоо болохоор толгой ирэх чинь. Хөвтнэ.